Сайн байцгаана уу? Та бүхэндээ их нүүдэл платформын хоол үйлдвэрлэлийн системийг танилцуулах гэж байна. Юун түрүүнд хоол зүйчид маань өөрсдийн эрхээр их нүүдэл систем руугаа нэвтэрч орсон байх шаардлагатай. Ингээд эхлэлцсэн дээр эхлэх болон дуусах өдрөөр ерөнхий хяналтын хэсэг харагдана. Нийт хэрэглэгчид гэдэг нь танаас сургуульд хоол худалдан авах боломжтой багш, албан хаагч, суралцагчдын нийт тоо мэдээллийг харуулна. Мөн тэдгээрийн дансны үлдэгдэл болох мөнгөн дүн, тухайн өдөр зарагдсан бараа, борлуулалтын мөнгөн дүнгууд харагдах ба хамгийн их эрэлттэй барааны хувьар хамгийн их борлуулалттай топ 5 бүтээгдэхүүн зэрэг хяналтыг та эхлэл хэсгээс хийх боломжтой. Манай хоол үйлдвэрлэлийн систем нь тухайн багш албан хаагч бол өөрийнхөө дансыг хэрвээ сурагч бол эцэг их нь тухайн суралцагчийн дансыг цэнэглэж өгөх боломжтой байдаг. Тэгэхээр дансны мэдээлэл, дансны жагсаалт гэдэг зэсэн дотор тэдгээрүүдийн орлого, зарлага, эцсийн үлдэгдэл, ерөнхий хяналт хэсэг байрладаг. Хэрвээ тухайн сургууль хүсэх юм бол уг цэсийг тусдаа нэгтлэнгийн системээр харуулах боломжтой. Ингээд энэ цэсэнд маань ангийн хүүхэд бол хүүхдийн нэр, дансны дугаар, дансаа зэнгэлсэн байдал болон мөнгөн дүнгууд, зарлага хийсэн байдал, мөнгөн дүнгууд нь нийтээрээ харагддаг. Багш, ажилтан албан хаагчдын хувьд их нүүдлийн EBS гар утасны аппликейшнаар дамжуулан өөрийн дансаа цэнэглэх, зарлага хянах, хоолны цэстэд танилцах боломжтой байдаг бол суралцагчдын хувьд эцэг их асран хамгаалагчийн аппликейшнаараа дамжуулан суралцагчийн хоолны орлого, өдрийн лимит тогтоох, мөн зарлагын гүйлгээ хянах бүрэн боломжтой. Барааны мэдээлэл, бараа лавлах хэсэг дотор хоол зүйч маань сургуульдаа гардаг бэлэн бүтээгдэхүүнүүдийг бүртгэх боломжтой. Бүртгэхдээ тухайн хоолыг ямар ангиллалд байгааг нь сонгоод хоолны нэрийг бүртгэж барааны кодыг сургуулийн дотоод хуваарлалтын дагуу кодолж өгнө. Ингээд орц найрлага болон зураг, илчлэг кил калориос гадна түүхийн эд буюу технологийн картуудаа бүртгэж өгөх боломжтой. Технологийн картыг бүрдүүлэх түүхийн эдийг цэвэр болон бохиржинг оруулж өгснөөр хоол үйлдвэрлэлийн систем маань шимт бодисоо автоматар бодож гаргаж ирнэ. Бэлэн бүтээгдэхүүнүүдэд бүртгэхдээ түүхийд болох технологийн карта бүрэн бүгэлснөөр материалын зарлагын тайлан гарна. Таны бүртгэсэн бэлэн бүтээгдэхүүний зураг киоск машин дээр хэрхэн харагдахыг харахыг хүсэх юм бол та зураг харах гэдэг дээр дарахад таны оруулсан зураг харагдана. Буруу оруулсан байвал устгах нь нэмж засвар оруулахаар байх юм бол засварлах товчон дээр дарж тус хөтлөнө. Барааны лавлах цэсэндээ бэлэн бүтээгдэхүүнүүдэд бүртгэж дууссаныхаа дараа киоск машин руугаа өдөр өдөрт нь тухайн бүтээгдэхүүнээ тоогоор нь оруулж орлогдно. Ингийн тулд барааны мэдээлэл барааны жагсаалт хэсэг рүү орно. Таны бүртгэсэн бэлэн бүтээгдэхүүнүүд харагдах ба тухайн өдөр ямар бүтээгдэхүүнийг хэдэн ширхгээр орлогдож киоск машин дээр харуулах вэ гэдгээ сонгож өгнө. Жишээлбэл 2 дугаар хоол чинжүүтэй хуурах гэдэг хоолыг би киоск машин дээр орлогдъё. Тоо хэмжээ гэдэг дээр орлогдох тоо хэмжээгээ оруулж өгснөөр автоматар мөнгөн дүн бодогдож харагдана. Ингээд хадгалах товчийг дарснаар 4 сарын 20-ны өдөр чинжүүтэй хуурах хоол 50 ширхэг киоск машин дээр харагдана. Таныг орлогдсны дараа тухайн бүтээгдэхүүнүүдээс хэдэн ширхэг зарлага гарсан, мөн эцсийн үлдэгдэл хэд үлдсэн байна вэ гэдг нь киоск машин болон таны хяналтын систем дээр чинь тус бүрчлэн харагдана. Тухайн өдрийн киоск дээр орлогдсон бэлэн бүтээгдэхүүнээс хэрвээ үлдэгдэл үлдэх юм бол тааагтлах товчон дээр дарж үлдэгдлийн тоо хэмжээг оруулан тухайн бэлэн бүтээгдэхүүнийгаагтлах боломжтой. Киоск машин руугаа орлогдож байгаа хэсгийг бараа орлого зарлагын гүйлгээ хэсгээр хянах ба таны оруулсан барааны мэдээлэл буруу байх юм бол та энэ талбараас засварлаж мөн устгах боломжтой. Киоск машин дээр оруулсан бараа хэрэглэгчдэд хэрхэн харагдаж байгааг хянахыг хүсэх юм бол барааны мэдээлэл меню нэмэх хэсэг рүү орно. Таны бүртгэсэн бэлэн бүтээгдэхүүн киоск машин дээр ийм байдлаар харагдаж байгаа. Тухайн өдөр борлуулсан барааг нийт тоо ширхэг болон мөнгөн дүнгээр харьяа гэвэл та барааны мэдээлэл зарагдсан бараа гэдэг зэс рүү орно. Үүнд таны оруулсан бэлэн бүтээгдэхүүн тухайн өдөр хэдэн ширхгээр нийт хэдэн төгрөгөөр борлуулагдсан байгаа хяналтууд харагдана. Магадгүй хэрэглэгч буруу хоол захиалсан гэвэл та түүнийг буцаахдаа касс гэдэг зэс рүү орно. Тухайн зэсэд төлбөр цуцлах хэсэг байдаг ба киоскоор борлуулагдаж байгаа нийт бүтээгдэхүүнүүд он цагийн дараалалаар харагдана. Тухайн хэрэглэгч дээр тэр хоолыг буцаахыг хүсэх юм бол төлбөр буцаах гэдэг товчон дээр дарахад хоолны тоо ширхэг киоск руугаа нэмэгдэж мөн тухайн хэрэглэгчийн данс руу мөнгөн дүн нь босож орно. Хоолны эрс бараа зарлах сурагч бүртгэх цэснүүд нь хувийн сургуулиудын тохиргоогоор хийгддэг тул та тайлан хэсгээ шууд харах боломжтой.
Тайланд буцаалтын түүх,аагтлсан түүх, худалдан авалтын түүх, худалдан авалтын бараа болон материалын зарлагын тайлангууд Excel-ээр гарах боломжтой, мөн он сарыг тааруулан татах боломжтойгоор харагддаг. Ингээд хоол улирлын системтэй танилцсан та бүхэнд баярлалаа.